Монгол Улсын их сургууль нь шинжлэх ухааны сургууль, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, бизнесийн сургууль, хууль зүйн сургууль, олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, мөн орон нутгийн салбар болох орхон сургууль, завхан сургууль, эдгээр 7 бүрэлдэхүүн сургуулиудаа элсэлт авч байна. Та Монгол Улсын их сургуулийн 2015 оны элсэлтийн журмтай www.nom.edu.mn вебсайт руу орж танилцсан уу? Орон даяар бүртгэлцэг nom.edu.mn хаягаар орж бүртгүүлэхдээ боловсролын үнэлгээний төв системд ордог бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ. Монгол Улсын их сургуулийн 2015 оны элсэлтийн бүртгэл 4-р сарын 27-ны 8:30 минутаас 6-р сарын 30-ны 17:30 минут хүртэл бүртгэлцэг edu.mn хаягаар орон даяараа өгдөнө. Та хэдэн ч сургуульд бүртгүүлэх боломжтой бөгөөд элсэлтийн бүртгэлийн хураамжаа захим хэлбэрээр дараах банкуудын онлайн гүйлгээ хийх хэрэгтэй картаар хийж болно. Мөн PayBill үйлчилгээгээр төлөх боломжтой. Та Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудад элсэлтийн эрхийн шалгалтаас суур шалгалтанд заасан хичээлээс аль нэгийг 70%-аар, дагалдах шалгалтаас аль нэгийг 30%-аар тооцоолох боломжтой. Суур шалгалтанд тооцуулсан хичээлийг дагалдах шалгалтанд тооцоолж болохгүй. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсны дараа элсэлтийн системээс таны өгсөн шалгалтуудаас хамгийн өндөр хувилбараар ямар сургуулийн хяналтын тоонд багтсныг имэйл хаяг мессежээр танд мэдээлнэ. Мөн та элсэлтийн систем рүү нэвтэрч гарах боломжтой. Хэрвээ та хэд хэдэн сургуулийн хяналтын тоонд багтсан бол зөвхөн нэг сургуулийг сонгож 48 цагийн дотор хичээлийн жилийн суур үйлчилгээний төлбөрөө цахимаар эсвэл PayBill үйлчилгээгээр төлж элс хэрхээ баталгаажуулаарай. Дээрх хугацаанд баталгаажуулаагүй бол таны хуваар дараагийн хүнд шилжинэ. Дэвшин орогч 24 цагийн дотор элс хэрхээ дээрх байдлаар баталгаажуулах ёстой. Монгол Улсын их сургуулийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдийг танилцуулъя. Шинжлэх ухааны сургууль, нийгмийн ухааны салбар, эдийн засаг, сэтгүүл зүй, улс төр судлал, сэтгэл судлал, социолог, нийгмийн ажил, антрополог, архив судлал, археолог. Шинжлэх ухааны сургууль, хүмүүнлэгийн ухааны салбар, түүх, философи, шашин судлал, хэл уран зохиол, монгол хэл, уран зохиол, гадаад хэл, уран зохиол, хэл шинжилэл, монгол хэл шинжилэл, гадаад хэл шинжилэл, гадаад хэлний орчуулга, утга зохиол судлал, урлаг судлал, олон улс, орон судлал, багш, монгол хэл, уран зохиолын боловсрол, багш, нийгмийн ухааны боловсрол, багш, гадаад хэлний боловсрол, шинжлэх ухааны сургууль, байгалийн ухааны салбар, математикийн багш, байгалийн ухааны багш, боловсрол, физик, геофизик, хим, биолог, биохим, биологийн нөөц судлал, эколог, газар зүй, геолог, байгаль орчныг зайнаас тандан судлах, хот ба бүс нутгийн төлөвлөлт, биотехнолог, газар зохион байгуулалт, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, статистик, хэрэглээний математик, хэрэглээний хим, химийн инженерчлэл, компьютерийн ухаан, компьютерийн сүлжээ, мэдээллийн технологи, програм хангамж, мэдээллийн систем, холбооны технологи, сэргээгдэх эрчим хүч, электрон системийн автоматжуулалт, цөмийн инженерчлэл, материал судлал, биоинженерчлэл, нано шинжлэх ухаан инженерчлэл, байгаль орчныг хамгаалах технологи, оюун үйлдвэрлэлийн техник технологи, хүрээлэн буй орчин судлал. Бизнесийн сургууль, нягтлан бодох бүртгэл, санхүү банк, даатгал, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, худалдаа, зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хууль зүйн сургууль, эрх зүй, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, орхон сургууль, багш, гадаад хэлний боловсрол, гадаад хэлний орчуулга, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, менежмент, маркетинг, завхан сургууль, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, маркетинг, менежмент, худалдаа, бичиг хэрэг, офисын ажилтан,
электрон системийн автоматжуулалт та бүхнийг Монгол Улсын их сургуульд элсэн суралцахыг урьж байна. Моёлсын оюутан Монголын ирээдүйн